махны үн бүр үнэхээр одоо бүр тэнгэр татчихин л та. Зарим айл бол одоо мах худалдаж авах боломжгүй болж байгаа шүү байна. Тэгэхээр энэ дээр юу н ямар бодлого барих юм бэ? Цаашдаа яах юм? Ямар арга хэмжээг төлөвлөж байгаа гэдэг асуудал байна. Энийг бас нэлээд ойлгомжтой мэдээлэл иргэдэд өгөх хэрэгтэй. За махны үн бол энэ инфляцид нөлөөлж байгаа. Гэхдээ аймаг орон нутаг бол махаа нөөцөлдөг. Тэгээ орон нутгийн түвшинд нөөцсөн махаа хуваарлах энэ асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Мэдээж бид бол биржээ бол дэмжин штэ. Өдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа идэвхжүүлэх бүгд л арга хэмжээнүүдийг авна. За махан дээр бол ер нь орон нутгууд өөрсдөө махаа нөөцөлж байгаа учраас орон нутгийн түвшинд бол шийдвэрлэх болцоотой. Засгийн газрын зүгээс бол бид нар энэ өдөө аж ахуйн бирж дэмжих бусад асуудлуудаа бол анхаарч явах болно. Махан дээр бол бас үн өсөд байгаа нь мэдээж тэр 24 оны дээр ганц удаа бас холбоотой үн өссөн юмнууд бол байгаа. Гэхдээ энэ дээр бол би захиргааны арга хэмжээ авч махны үнийг хүчээр барина гэдэг бол буруу одоо арга хэрэгсэл гэж үзэж байгаа. Тийм учраас одоо энэ орон нутаг нөөцөөрөө шийдэх ёстой.